Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж 1964 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Өнгөрсөн хугацаанд дорвитой засвар шинжилэл хийгдэж байгаагүйгээс болоод өнөөгийн 40-50 мянгатын байшингууд шиг болцоход байгаа гэхэд болно. Нэг үгээр газар хөдлбөл эдгээр байшингууд тисэхгүй гэсэн судалгааны дүн гарсан шиг засварлахгүй бол бохир усаа цэвэрлэх биш зөвхөн дамжуулан өнгөрүүлэх үүрэг үүсгэж байгаамаа. Тиймээс байгаль орчны яам Солонгосын байгаль орчны яамтай өнгөрсөн 3 сараас эхлэн бохир усыг 98% цэвэршүүлэх чадвартай технологи манад турших санамжчигт гар үсэг зурсан юм а. 5 сараас ажил эхэлж өнөөдөр туршилтаа эхлүүлж байна. Нидерландаас оруулж ирсэн мембрийн технологийн тусламжтайгаар хэдийн хэмжээнд зөвшөөрч байна гэдгийг хооронд нь харьцуулж үзэх анализ хийх зорилгоор энэ туршилтын төхөөрөмжийг оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ туршилт маань 3 сарын хугацаанд явагдана. Өнөөдрөөс эхлээд цаашаа 3 сар явагдаад 3 сарын дараа энэ туршилтын үр дүн дүгнэлтийг хоёр талын засгийн газар хоорондын уулзалтаар дүгнэлтийг авч хэлэлцэх байгаа. Тэгээд энэ хэлэлцээрийн дагуу үнэхээр энэ төхөөрөмжийг, энэ технологиг тийм ээ оруулах нь зүйтэй юу? Оруулбал юуг нь оруулаад юуг нь дараагийн ээлжинд вэ? Эсвэл юуг нь шинчилжүүл энтэй адилхан үзүүлэлт гаргах вэ гэх тал дээр бол ярилцах байгаа. Улаанбаатар хотын цэвэржүүлэх шаардлагатай бохир усны хэмжээ хоногт 160 мянга орчим метр шоо байдаг байна. Солонгосын технологиор хоногт 80 тонноос цэвэршүүлнэ. Хэдийгээр бага хэмжээний усыг цэвэршүүлж байгаа ч чанарын хувьд маш өндөр юм байна. Манайх хуучин техниктэй баригдаад бараг л бохир усаа тэр чигт нь туулголдоо цутгадаг. Үүнээс болоод Төв аймгаар урсдаг туулгол маш ихээр бохирдож байгаа юм байна. 11 сард туршилт амжилттай хэрэгцсэн гэж үзвэл цаашдаа энэ технологиг нэвтрүүлэх ажлыг хийх юм байна. Энэ цэвэрлэх байгууламж байна. Одоо хоцрогдсон хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаагаас болоод тийм их өмбөр боцтой бохирдолтойгоор туул руу хаягдж байгаа. Хэрвээ ийм усыг хаях юм бол энийг хүн өөрөө сэтгэл санаагаа зөв засах чадах юм бол уужч болно гэж бид нар хэлсэн шүү. 98% цэвэршилттэй. Тэгэхээр ийм усыг туул руугаа асгадаг болох юм бол туул гол маань ямар ч бохирдол байхгүй манай Монголын байгаль өөрөө их бүрэн цэвэрших юм бүрэн бололцоотой юм. Овор хэмжээний хувьд бага хэрнээ бүтээмжээрээ бүтцтэйгээ харьцуулшгүй энэ технологиг цаашдаа жижиг хороолол болгоны хажууд барих ажлыг хийхээр төлөвлөжээ. Тэгвэл наандаж олон километр турбаа барих зэргийн мөнгийг хэмнэх. Цаашлаад туулголдоо иргэдийн хэрэгэлдэг цэвэр ус шиг цэвэршүүлсэн ус цутгах боломжтой гэлээ. Туршилтын технологи усыг 98% цэвэршүүлнэ, харин иргэдийн хэрэгэлдэг цэвэр ус 97% цэвэршилттэй байдаг гэдэг танд нэг зүйлийг бодогдуулж байгаа нь дамжиггүй юм а. Шууд ариун учрал мэдээллээ.